Японд ингээд сайхан дөрөв мөчөөр дэлгээд унтах. Яаж яах Италид ингээд харах байдаг. Сайхан сүлжээ цайгаа уугаад борцгоо идээл. За сайн бацгаана уу Туулканд байна. За бөөндөө өнөөдөр энэхүү бичлэгээрээ Туулкийнхаа гэртээ танилцах байгаа. Тэгээ мөн дээрээс нь Итали байр дотроо яг ямар хөө харагддаг тухай бас сонирхох болно. Тэгээд бичлэгээ дуустал нь үзээрэй. За сайн бацгаана уу Туулканд байна. Бөөндөө өнөөдөр энэ бичлэгээрээ Туулкагийнхаа гэрээр одоо зочлох гэж байна. За манай гэр нь ерөөхдөө болохоор яг 2 өрөөтэй. Тэгээд 2 хүүхэд ингэ түрээсэлдэг ийм өрөө байна. За энэ нь болохоор үүдний хэсэг. Тэгээд энэ чинь яг юмнуудаа тавиад байдаг байгаа. За бөөндөө манай нойлын өрөөг үзэж харцгаа. Манай нойлын өрөөнд бол яах вэ хүүхэн бас нэг юм суултуур байна. Бас тэг хүмүүс юм байна. Ийм хүүхэн жижигхэн болгоцсон одоо хэсэгтэй байна. За ийшээ болохоор галтгоо байгаа. Манай галтгооныхоо хажууд болохоор балконтой байдаг. Тэгээ балкон болохоор яг балкон гэж хэлэхэд хэцүү заяа. Зүгээр нэг тийм саравч юм шиг тийм нэг юм сонирхолтой. Энд чинь ингээд хогнуудаа ангилж хайдаг. Италичууд нь ерөөхдөө одоо пластик хог, дээрээс нь нойтон хог, картонон цаасны хог гэдээ ингээд ангилж хайдаг. Тэр нь амар лаг. Тэгээд бас усын уул, ёсын дагна гэдэг шиг би бас ингээд хог ангилж сурсан байгаа. За манай балкон маань нэг иймэрхүү байна. За энэ хэсэг бол жоох хэцүү, манай хажуудлын охин ая тав угаагүй байна. За тэгээд Италийн одоо байр түрээслэхэд нэг гоё давуу тал нь юу байдаг вэ гэхээр аяг шаазан, төмбөг шанаг гэх бүхэл юм цаанаасаа ингээд бэж идэг бэлэн. За тэр битэл бүр ингээд янз бүрийн угаалгын бодис богч гэдэг юм үү тэр юмнууд нь байраа түрээслэхэд цаанаасаа байдаг болохоор дахиж худалдаж авах шаардлага байхгүй. Тэр нь бүр амар гоё. За энэ болохоор манай плетик харагдаж байна. Монголчин болохоор дандаа тийм индүгцэн буюу нэг тийм шилэн плетик байдаг шүү дээ. Тэнгүүт Итали нь болохоор дандаа юм газан плетик ашигладаг. Тэгээд энэ нь арай жоохон тог цахилгаан баг явдаг гэдэг жоохон учиртай юм шиг байгаа юм. Би л тэгж ойлгосон ерөөхдөө. За тэгээ нэг хөөрхөн юм хоёр хүний хөөрхөн жижигхэн галтгоо байна. За энэ болохоор манай байны өрөө байна. Шүрд орох одоо шүршүр. Дээрээс нь бидэн буюу одоо Монголд болохоор байдаггүй шүү дээ. Би анх хэрэг гайхчихсан байхгүй ингээд 2-0-той тэгээд ингээд би одоо баавал энтэл дээр нь байгаа, шивэл энтэл дээр нь баат юм бодлоо гэдэг юм гайхчихсан. Тэнгүүт энэ дээр болохоор яг 0-д бицчаа дараа нь ингээд ийшээ ороод ариун цэврээс ахиад ингээд угаалгах хийх зорилттой юм байт юм билээ. Манай байны өрөө нэг иймэрхүү байна. За энэ болохоор манай хажуудлын Итали охины өрөө байгаа. Тэгээд яг уу дажгүй хөршөө, дажгүй шүү. Чи гоё шүү. За бөөндөө одоо хамгийн чухал одоо хамгийн гэдэг шиг тийм чухал хэсэгтээ орж ирсэн байна. Тэр нь юу вэ гэхээр мэдээч миний өрөө байгаа. Та бүхний Туулкагийн одоо өрөөнд дотор орж ирсэн байна. За яг үүднээс ахуулаад ингээд сайхан нар бүтэнд хорчих гэж бодож байна. За энэ хэсэг болохоор миний одоо хамгийн хайртай ирээдүйд одоо өөрийн гэсэн гэртээ болох юм бол яг ийм нэг цуглуулгын тавиуртай болохыг хүсдэг тийм хэсэг маань байгаа. За хамгийн дээр нь байгаа энэ одоо хисаанууд болохоор яг үндэ минийх биш. Тэгэхээр энэ хэсгийг нэг харлаад хэрэггүй байна. За хоёр дахь тавиур дээр болохоор миний легонууд харагдаж байна. Тэгээд хэрвээ миний одоо энэ легонуудын цуглуулгын тухай илүү их сонирхолтой зүйлсийг үзмээр байвал би яг хобби нэг лего гэсэн бичлэг оруулсан байгаа. Тэгээд та миний YouTube-ээс бас үзэж харж болно шүү. За ингээд сайхан 3 ирээдүйн машинаа ингээд игнүүлээ тавьчихсан байна. За энд болохоор миний дижитал камер харагдаж байна. Энийг Италид хурж ирээд thrift shop-оос авч ирсэн. Тэгээд цаачид сэргэлэн болохоор мэдээж хямдруулаад 10 еврогоор ингээд авч ирсэн юм хөрхөн дижитал камер байна. За дараагийн тайлбарлах ёстой зүйлсээ нэг гэх юм бол миний морио өр байгаа. Энийг болохоор би энэ Италид авах хэрэг тэгээд Италийн хүүхэд залуучууд дунд нөгөө Монгол бичгийн цэвэрчгийн уралдаан зохион байгуулсан. Тэгээд тэрэн дээр одоо шагналын эзэн болоод тэгээд энэ гой морио өрийг ингээд одоо авсан байгаа. Тэгээд ягаад ч юм нэг сайхан Монголын маань юм байгаа юм шиг надтай ойрхон нэг түшиж байгаа юм шиг гой санагддаг. Тэгээ энийгээ дээдлээд гой хамгийн дээдлийнхээ инээд ингээд тавьсан байгаа. За энэ хэсгээр гэх юм бол мэдээж арталт нь одоо хамгаалтын бүс буюу миний 3 одоо лего машинууд маань байж байна. За энэ урталт болохоор миний нүдний шилнүүд байгаа. Тэгээд хуцалтан дээр ингээд нүдний шил зөөх юм бол айгу гоё явдаг байхгүй. Тэгээд яг өөрийнхөө царайн тохирсон нүдний шилийг олох гэж нэлээд яваад айгу олон шилтэй болцсон байсан. Тэгээд
нүдний шилнүүд маань байна. Энд болохоор миний үнэртэй уснууд байна. За энэ болохоор амар хөөрхөн. Би ерөөхдөө ингээд тоглоом амар тоглох туртай хүн байхгүй. Гэтэ нэг тийм найзуудтайгаа ч юм уу те эсвэл ингээд дотныхоо хүнтэй тоглоом их тоглох дуртай. Тэгээд энэ болохоор яг аркейд тоглоом. За та нарт би харуулъя. За энэ дотроо бүр 120 хэдэн тоглоомтой, 152 тоглоомтой. Тэгээд ингээд за ингээд энэ нараа өсөрч мөсрээд одоо ингээд Марио шиг ингээд гоё гар хуруугаа ингэж ингээд тоглодог. Ийм гоё сонирхолтой тоглоом байна. Тэгээд миний цуглуулгын маань бас гоё чимж өгдөг зүйлсүүдийн маань нэг байгаа. За дараагийн 3 дахь хийнэ гэх юм бол за энэ ч гэсэн миний шүтэж одоо дээдлж явдаг, биширч явдаг зүйлсүүдийн маань одоо цуглуулга байгаа шүү дээ. Би ч жоохондоо нэлээх ном уншдаг хөлтөөсөн байхгүй амар их ном уншдаг. Тэгээ номынсаа эдэр хаалттай байхад хүртэл ингээд төрүүлээд ирээд онгойхын хүлээгээ зогсож байдаг тийм хөлтөөсөн. Тэгээд томроод жоохон ном уншихаа болцсон. Одоо энд яг ном унших одоо нөхцөл боломж нь бүрдээ. Тэгээд ерөнхийдөө ном уншаад тэгээд нэлээд олон номны цуглуулгатай болоод суудсан байгаа. За энэ дундаас онцлог ном гэх юм бол мэдээж манайхаа мэдээж Бавуугийн лавх сүрэн шүү дээ. Миний зүгээр л миний шүтээ одоо юуг мэрчимтэй те би орог энэ хахад хадаг сүү бариад одоо ингэж яваад очиж чадхаар хэмжээний ингэж ийм мундаг миний одоо хайртай зохиолч байна. Лавх сүрэнгуй зовсон сүү гэд ингэ шүлийн ном байгаа. Тэгээд энийг сая Монголд явахдаа авсан байгаа. За дараагийн бас онцлох ёстой номын нэг гэх юм бол Лавх сүрэнгуй ангир ураг гэдэг ном байгаа. Энэ болохоор нэлээд дээр үеийн хэвлэл. Тэгээд дээрэс нь бүр өсгөнийхөө фонт эдрэн зарим нь ингээ бүр алга болсон. Тэр тус маань надад амар үнцэнтэй бүр хизээч дахиж одоо олдохооргүй ном шиг санагддаг гэх юм уу. Тэгээд энэ дотор байгаа шүлэг зүгээр л бүр нэрээ бараг л 100% нь хөгжлийн ном уншсан юм шиг л тийм даацтай ном. За гэх мэтлэн ийм ном байна. Ерөнхийдөө болохоор би уран зохиолын ном хөвчлэн уншдаг хүн байгаа. Тэгээд ингээ номнуудаа өрөө тавьсан байж байна. Тэгээд аюур заныг уншиж сая дуусгасан. Гэх мэтлэн иймэрхүү байна да. За энэ хэсэг маань юм байна. За дараагийн хамгийн доотлоо хэсэг гэх юм бол энэ жоохон хэцүүхэн хэсэг байгаа. Яад вэ гэхээр энэ монстрын надад энэ ч нөгөө нэг energy drink штэ тэ. Тэгээд яг юунд таалагддаг вэ гэхээр надад дизайн амар таалагдчихсан байхгүй ингээд зүгээр амар олон energy drink-үүд байгаа. Тэнгүүд ингээд яг энийг ингээд уугаад явал гоё ч юм шиг те нэг тийм мэдрэмж авах төрүүлж исэн. Тэгээд үнэхээр энийг уучвал ингээд монстр шиг баг хүчтэй болчмор ч юм шиг те. Тийм мэдрэмж төрүүлж исэн болохоор ингээд өнгө болгоноос нь авч үзээд тэгээд амтлагааны одоо баг өөрөө өөртөө хяналт тавьсан гэх юм уу. Тэгээд хаяхаас хайран санагдаад ингээд цуглуулаад тавьсан байгаа. Дараагийн гол зүйл гэх юм бол миний одоо энд хурж ирээд олж авсан миний хобби байгаа. Энэ бол мэдээж цахилгаан буюу электрик гитар байгаа. За тэгээд одоо энэ найзтайгаа ойрт нэлээд сайн найзалж чадаагүй тэгээд удахгүй ингээд олон сайхан дуу сураад та бүхнийгээ бас YouTube хуудасаараа цэнгийн хөгжүүлэн баясан гэж найдаж байна. За дараагийн зүйл гэх юм бол за энэ ч явахтай тэгэл сайхан төмбөг шиг байна. Энд чинь миний хувцсууд ордог. Тэгээд тэнцэнэ бас цагаан төмбөг шигтэй. Тийм болохоор ер нь болохоор хувцас багтахгүй байна гэсэн тийм асуудал бол нэг гардаггүй юм сайхан байгаа. За ийшээ харах юм бол би яг хүүцнүүдэд ер нь амар сонирхолтой. Тэгээд худалдаж авсан гутлуудынхаа хайр цэн ингээ хадгалцдаг. Дотор нь бас дурсамжтай өөрхөө намгиндаг тийм хайрладаг зүйлсээ дотор нь хадгалцдаг. За энэ хэсэгтээ ингээ өрөө тавьсан байна. За энд болохоор миний тэрнийхээ хажууд хөөх, орныхоо хажууд хөөх юм цэцэг энэ чи юу гэдүүлээ өргөст хэмхэл лөө зүгээр цэцэг тавьсан. Тэгээд мэдээж би чи ногоон өнгөнд дуртай, ногоон тулка. Тийм болохоор ингээ мэдээж ногоон өнгийг ингээ хажуудад тавьсан байна. За ийшээ болохоор миний одоо king size bed гэдэг шиг одоо энэ чинь би бол ганцаараа унтдаг байхгүй. Тэнгүүт ингээ сайхан дөрөв мөчөд дэлгээд унтах боломжтой ийм гоё том ортой. Тэгээ би орондоо айгуу дуртай. Яагаад вэ гэх юм бол ингээд өндөр биш намхан болохоор ингээд суугаад цаахыг хөвтгээд ингээд айгуу цогтой харагддаг байхгүй юу. Тийм болохоор надад ингээд нэг сайхан байт юм аа. Гоё намхан болгоно үсрээд орчморч юм шиг энэ ормоо нэг таалагддаг. За дээрэс нь миний хөөхөн дөрвөн бамруушууд маань ганцаараа ер нь болохоор амьдрахаар би ч ер нь жоохон аимхай маягийн ганцаараа ингээд
гэртээ хонж монж ч юм уу тий ганцаараа бийж чаддаггүй байхгүй. Тэнгүүт энэ чинь би одоо ганцаараа л байх шаардлагатай шүү дээ. Ганцаараа унтах шаардлагатай. Тэнгүүт ингээд орой айж майх үедээ хөөх энэ дөрвийнхөө нунд нь ороод өвччихдэг байхгүй. Тэгээ сайхан нэг хин одоо нэг айхгүй хамгаалагдаа гоё бүслэгдээд ингээд унтдаг байгаа. За одоо миний орны химэр хэсэг маань харагдаж байна. Тэгээ сайхан цэцэг навчаар хүрээлүүлсэн сайхан ой модонд байгаа юм шиг харагдана гэж бодоод гоё. Энийг шэйнээс ингээд захиалж аваад хөөх ингээд artificial plant ингээд наацсан. За энэ дунд байгаа тэр дөрвөн сонирхолтой зүйл юу вэ гэхээр Gorillaz гэдэг хамтлаг байдаг шүү дээ. Тэр хамтлагийн ингээд дөрвөн одоо гişүүдийнх нь зургийг ингээд наасан байгаа. Зарим дунд нь амар дуртай тэгээд гоё гэртээ үлэхэд гоё өнгөлөг болохоор амар гоё харагдана гэж бодоод энэ наасан. За энэ болохоор би ер нь амар сонин зүйл хийдэг хүн юм шиг санагдсан юм аа. Энэ миний хөөрхөн хамтад зурсан зурагны маань одоо нэг хэсэг гэх юм уу. Тэгээд жоохон утга нь ойлгомжгүй. Хэрвээ сайн харах юм бол энэ ингээд уйтан дотор орцсон байгаа гүнхтэй хүний царай заяа. Энэ болохоор ингээд угаасаа энэ нь чих нь ингээд толгой энэ нь нүд нь хүн заяа. Энэ бас хүн. Ингээд ер нь болохоор хүний эмоушныг илэрхийлсэн юм зураг зурсан. Тэгээд иймэрхүү маягийн зураг зурах дуртай. Гэтэ энийг одоо яг зураг гэх үү юу гэж хэлэх вэ сайн мэдэхгүй байна. За ийш болохоор миний хайртай гэр бүлийн зураг байгаа. Хэсэг гэх юм бол би одоо ер нь энэ жил медитейшн хийж бас дээрэс нь йога хийж сурахыг амар хүсэж байгаа хгүй. Яагаад тэгэхээр миний дотны хүн намайг нэг йоганы тийм сургалт гэх юм уу тийм зүйл дагуулж явуулаа. Тэгээд яг тэр үед би нэг тийм ариуссан юм шиг нэг амар надад нөлөөлөл орсон гэх юм уу амар гоё санагдаа нэг тийм тайван тогтуун дөлгөөхөн болоод тийм мэдрэмж авч ирсэн. Тийм болохоор ер нь йога гэх мэтлэн зүйлээ амьдралынхаа одоо нэг хэсэг болгочвол гоё юм шиг санагдсан. Тэгээд надад ийм гоё бэлэг авсан. Тэгээд яг энийг хажуудаа тавиад нэг гоё лам шиг мэдрэмж аваад ингээд медитейшн хийвэл амар гоё санагддаг. Тэгээд ийм хөөрхөн зүйл байна. За энэ болохоор пянц харагдаж байна. Надад пянц тоглуулагч байхгүй болохоор ингээд пянцнуудаа зүгээр ингээд тавьсан. Гэтэ энэ болохоор ажилдаг пянц биш. Ерөөхдөө зүгээр өрөөгөө гоё ингээд декорэшн хийхдээ зориулж авч ийсэн пянц байна. За ийшээ гэх юм бол дахиад л миний одоо хоббинуудын нэг хэсэг харагдаж байна. Энэ болохоор миний хайртай скейтборд байгаа. Мэдээж ногоон өнгөтэй. Яаж би ногоон өнгөөс татгалзах вэ? За ингээд хамгийн анх хурж ирээд ингээд мөнгөндөө горой татан байж авсан одоо скейтборд маань байна. За дараагийн зүйл гэх юм бол би сая өмнө хэлсэнчлэн нөгөө улаал тоглолтог гэдгийгсэн шүү дээ. Тийм мэдээж улаалын бөмбөг байгаа. Хаяа зав гарвал улаал тоглох гэж ерөөдөө хичээдэг гэх юм уу. Тэгэхгүй бол ер нь жоохон хөндөрч шүү дээ. Тэгээд гэтээ энд ирснээс хойш ер нь жоохон тоглож чадахгүй байгаа. Гэтээ улаалын маань бөмбөг байна. За ийшээ болохоор дасгал хийдэг одоо мат тэгээд дэс байгаа. За энэ болохоор миний шүүгээ байна. За ийшээ гэх юм бол энэ болохоор миний биш. Энэ анх энэ байранд орж ирэхэд энэ байсан байхгүй. Тэгээд анхандаа жоохон эвгүй санагдчихсэн. Яасан бэ гэхээр ингээд жоохон замын юм манай өмнө нь надад түрээслүүлсэн хүн зам дээр байсан юм усаад энэ өрөөнд дотор оруулаад ирсэн ч юм шиг мэдгүй би жоохон айжсэн. Тэгээд сүултээ за зүгээр сайхан гоё харагдах юм биш үү гэж одоо тэгээ хаяхгүй ингээд байлгаад байгаа. Тэгээ ер нь би ганцаараа ингээд амьдарч явах явцдаа өөртөө тавьдаг ураа үг маань гэх юм бол би харахнаас амар айдаг байхгүй бүр үнэн сэтгэл голоос айдаг. Яаж яах детальт ингээд харах байдаг. Тэгээд орой унтчих хэдэр үед ингээд хаалан малаа дуурал ингээд хүн явж байгаа ч юм шиг жоохон тийм сонсогддог шүү дээ. Тэр үедээ би тэгээ зүгээр за харахал биш бол сүнс байсан чи яах вэ гэж бодод унтдаг байхгүй. Тийм болохоор тэгээд иймэрхүү юмнаас одоо айхгүй байгаа. Тэгээд үнэхээр харахал биш бол одоо сүнс чөтгөр шүгэлцэн байсан ч одоо яах вэ гэж боддог. За дараагийн хэсэг болохоор одоо манай гэрийн хамгийн сонирхолтой хэсэг байгаа. Тэр юу вэ гэхээр миний YouTube хийдэг болон байгаа. Та тэр миний өмнөх бичлэгүүдийг үзсэн бол яа энэ ч нэг хөрхөөр цомцоод сууж агаад 20-30 минутын бичлэг хийж гаргаад ирдэг. Тэгээд энэ булангаа сонгосон YouTube хийхээр яагаад вэ гэх юм бол артлах бэкграунд нь амар гоё өнгөлөг сонирхолтой садна. За тэгээд энийг тайлбарлая гэж бодож байна.
Энэ ямар учиртай вэ гэхээр энэ уртлаг нь болохоор та хэдийн мэддэг Inside Out гэх хүүхэлдэйг нэ шүү дээ. Тэгээ тэр киноны би 2 дугаар ангийг сүүлд үзсэн. Тэгээд тэрэн дээр амар энгийн хэрнээ бидний хизээч ингээд одоо амьдрал дээр хэрэгжүүлж чаддаггүй тэр том мессежийг өгсөн байсан баггүй айгу хөөрхөн тийм зөөлхнөр. Тэгээ надад амар сэтгэл төрөөд тэгээд шууд киногоо үзчихэд шууд дэлгүүр ороод Inside Out-ынхаа логог худалдаж аваад ингээд эвлүүлээд тавьсан байгаа. За арталт нь харагдж байгаа энэ канвас дээр акрилаар зурсан зураг нь болохоор хотны маань хүн ингээд зориулж зурсан ийм зураг байна. Та сайн харах юм бол энэ болохоор галчуу буюу Phoenix-ийн одоо харагдж байгаа. Энэ болохоор дагалгч нь байна. Ингээд толгой нь байна тий. За энэ зураг нь болохоор маш их бэлгэшээлтэй бэлэгдэлтэй зураг. Тэгээд ямар учир шалтгаантай бэ гэдэг. Ямар учир шалтгаантай вэ гэхээр галчууч юм болохоор өөрөө ингээд өөрөөсөө гал гаргадаг шүү дээ. Тэнгүүд өөрөө шатсныхаа дараа цогноосоо буцаж ингэж би болж чаддаг гэдэг тийм домог байдаг тий. Тэнгүүт энэ зурны бэлгэшээл нь болохоор чи одоо ямар ч тийм хэцүү зүйл тулгарсан, ямар ч одоо амьдралын уунж босох зүйл тулгарсан байсан ингээд буцаад босоод ирэх тийм чадвартай байгаараа гэдэг одоо тийм гоё мессежийг өгч надад ингээд өгсөн бэлгэлсэн тийм зургаа тийм болохоор ингээд айгуу гоё харж уран зориг авдаг болохоор энэ зургаа гоё ингээ дээр ингээ үлгэгдсэн байж байна. За дараагийн хэсэг гэх юм бол энэ болохоор мэдээж ойлгомжтой та тараад ойлгож байгаах миний гитарт хүрэх юм бол та нарыг амар хүнд гэмтэл утж байгаа шүү гэдэг одоо илэрхийлэмжтэй ийм юм хөөрхөн харагдаад ийм худалдаж аваад наацсан байгаа. За энэ дээр болохоор би нэлээх киноны постерууд үлгсэн харагдаж байгаа. Тийм сэтгэл зүйн төрлийн кино үзэх дуртай. Би аим шиг кино ерөөсөө үзэж чаддаггүй. Гэтэ нэг тийм сэтгэл зүйн ч гэдэг юм уу те тийм psychological тийм кино амар их үзэх дуртай. Тэгээд тэрний одоо том хэсэг төлөөллийн кино гэх юм бол Black Swan байгаа. Одоо тийм балетад хитрхийх домтоод нэг зүйлдээ бүр obsessed болоод тэгээд тэрнээсээ болж яаж өөрийгөө эвдэж яаж өөрийгөө галзуурж байгаа тэр тухай гардаг. Тэгээд амар үзэж явах үедээ ингээл нэг баг өөрөө балетэр бүжгэлчээд байгаа шиг. Тэгээл нэг үлмэг өжиж үзсэн ч хөл татчих ч жишээ нэ тийм хөөрхөн кино ингээ үзчихсэн. Бас жоохон аим шиндүү маяг. За тэр одоо манай хар сармөгчшээ царайтай ахыг болохоор Тайлер гэдэг. Тэгээд миний хайртай артистуудын нэг. Тэгээд бас амар гой хуцалдаг. Энэ хүний хуцалт нь болохоор би бүр 100-аас 100 оноо өгөх хэмжээний. Тэгэд маш их мотивац авдаг болохоор энэ хүний зургийг ингээд үлгсэн байгаа. За энэ хэсэг маань нэг иймэрхүү. За энэ ширээн дээр болохоор би яг хичээлээ хийдэг. Тэгээд энэ ч яг ингээд Итали үгнүүдэд бичээд ингээд наацсан, нөт дээр бичээд наацсан харагдаж байгаа. Ингээд гэх юм бол би ерөнхийдөө одоо энэ эдрийг харах юм бол би ерөнхийдөө юмаа ингээд амар төлөвлөх гэж одоо хичээдэг гэх юм уу, хаяа мэдээж ингээд төлөвлөснөөр болтоггүй, хаяа бүр ингээд төлөвлөгөөгөө мартдаг үе байгаа ч гэсэн аль болох төлөвлөгөөтэй нэг тийм жоохон эмх тэгцтэй байхаа хичээдэг. Тэрөө тэгхгүй болохоор яг нэг тийм уул модонд ингээд төөрцөө илжигшээ санагдаад байдаг байхгүй нэг тийм унтаац хэрэг үедээ ингээд за одоо юу хийх вүлээ, яах вүлээ гэдэг ингээд нэг нозоорч явж байгаа. Тэгээ орой болоод тунтаад өчтдөг. Тийм болохоор яалтчгүй том плантай тэгээд төлөвлөгөөтэй байх юм бол яг өдрийнхөө юмнуудыг гоё хийж чаддаг. Тэгээ энэ хоёр нь болохоор миний 7 хоногт хийдэг зүйлсүүдээ бичдэг. За нэгтэд би сакс тоглоё, хоёр дахьд би видеогоо хийн, гурав дахьд би хичээлээ хийн гэх мэтлэн төлөвлөгөө хийдэг байгаа. За энэ дээр болохоор би сарынхаа төлөвлөгөө бичдэг. Тэр сард одоо том ивент ч гэдэг юм уу те одоо хин нэгэндээ зүүн кал хийх ч гэдэг юм уу тийм төлөвлөсөн юмнуудаа яг эмчнээ бичдэг. Тэгэхгүй бол мартах эрсдэлтэй тий. За тэгээд иймэрхүү байна. За энэ самбар дээр нийтдээ одоо амар гоё өнгө алгасан зургууд харагдаад байна шүү дээ тий. Яг ямар утгатай юм бэ гэхээр энэ болохоор миний vision board байхгүй юу? Яг мөрөөдлийн самбар тий. За энэ нь яг ямар утгатай юм бэ гэхээр би энэ жил яг ямар болмоор байгаа юм. Би энэ жил одоо тэр зүйлд хүрэхин тулд юу хийх ёстой юм. Дээрээс нь миний амьдрал энэ жил ямар байгаасаа гэж би хүсэж байгаа гэдэг зүйлүүдээ ингээд зурнуудыг хэвлүүлээд ингээд манифест хийгээд ингээд наасан байгаа. Тэгээд энэ тухайгаа болохоор ингээд наривчилж таад ярихгүй дараа нь тусдаа бичлэг болгоод ярина. Тэгээд за миний ойрын үед ингээд ширээний ном болчиход байгаа номын нэг гэх юм бол алдарт миний үлзээ төгсөгчийн ном байгаа. Энэ болохоор яг саяхан гарсан бараг л худлаанд бараг 1 сарын өмнө гарсан баха.
Хайрын сүмээс дүрвэрсэд гээд үлдээд өгсөгч маань ингээд шинэ зохиол байгаа. Тэгээ энэ номыг 2 өдрийн дотор л уншаад дуусгацсан. Тэгээд яг ширээний ном болоод хаяа сөхөж харж гунигалдаг, готардаг гिचээд юм уу те хаяа ингээ баясдаг, жаргадаг одоо тийм номны маань нэг болчиход байгаа. За энэ дээр болохоор би миний сонирхолтой сонио ачин содон зураг зурах гэх юм уу тэр зүйлээ хийдэг одоо юм маань харагдчихээн. Тэгээд та хэдэд зүгээр сонирхолтой таран гэвэл би нэг иймэрхүү маягийн юм одоо зурах гэх юм нэг одоо сараачдаг гэх юм уу иймэрхүү маягийн зүйлүүдийг чөлөө цагаараа зүгээр одоо нэг хийх юмгүй хүн үе байдаг шүү дээ. Тэр үедээ ингээд иймэрхүү маягийн одоо зүйлийг зурах л гэж хэлэх бах зурх дуртай нэг тийм одоо энийг яг гоё шинэ хобби болгоё гэж бодож байгаа. Тэгээ ийм байна. За тэгээд саяхан найзараа залгаад ингээд шоу бүтэн ивлүүл сурсан байгаа. За дараагийн зүйл гэх юм бол манай гэрийн одоо өнгө одоо тулгуур болсон. Тэгээд тулгын 3 чулуу гэдэг шиг одоо сайхан буудан маань байна. Бин баг. Тэгээ миний хувьд бол буудан. Тэгээ эн чинь амар гоё ингээд тухлаад ингээд сайхан сүтэ цайгаа уугаад борцог идэл ингээд байж байгаа бол их гоё өгдөг. Тэгээд гэтээ энэ дээр удаан суухан бол ингээд жоохон нуруу муруу хөшөөд ингээд дотор мотор мухаараад хэцүү байгаад юм билий. Тийм болохоор хаяа нэг хөөрхөн зөөлхөн мөлхөн юм дээр нуруу муруугаа амраагамаар ивэл ийшээгээ хөөрхөн хэдэж орж ирээ суучдаг. Тэгээд ийм хөөрхөн хэсэг байна. Тэгээд энэ би байгда их хайртай би чинь. За ийшээ гэх юм бол би ингээд юмудаа мим алгаа байна. Тэгээд юмудаа ингээд үлгөө тавьчдаг. За энд болохоор мэдээж тойл байна. Айл гэр болгон тойл байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ ми тойл амар ингээд нарийнх нь тийм болохоор би таргалах надад ирэх байхгүй. Тэгвэл толиндоо багтахгүй. За энэ модны хувьд гэх юм бол анх түрээслэхэд энэ одоо урмал манай гэрт бэжсэн. Тэгээд ургуулах гад хичээгээд бараагүй услагдаагүй. Тэгээд өмнөх хийцэн л маш амар их гомдоосон юм шиг байна. Тэгээд одоо ч урахгүй байгаа. За ерөнхийдөө нэг иймэрхүү байд. Тэгээд энэ байранд болохоор яг надтай нэлээ хоёрхан хүн амьдардаг. Одоо хажууталтаа би нэг Итали охинтой амьдардаг. Тэгээд ерөнхийдөө нэлээ азтай энэ байрыг олсон байхгүй. Яагаад вэ гэх юм бол бусад одоо байр түрээсэж байгаа найзууд маань дандаа 2 3 хүүхэдтэй, 4 хүүхэдтэй, 5 хүүхэдтэй гээд маш олоолаа ингээд нэг одоо байранд амьдардаг. Тэнгүүт би амар ганцхан хөрштэй. Тийм болохоор нэлээ айгуу тогтой тухтай байж чаддаг. Тэгээ нэлээ азтай одоо энэ байрыг олсон. Тэгээд яг байрны маань түрээс гэх юм бол сард би 230 евро төлдөг. Тэгээд дээрээс нь одоо тог цахилгаан чи ус ч гэдэм үү те тэр төлбөрүүд нь нэмэгдээд ерөнхийдөө нэг сардаа 280 евро магадгүй 300 хамгийн дэдэлтэй макстай сардаа бол 300 евро болдог. Тэгээд ийм байна. Манай өрөөний хувьд гэх юм бол та бүхэн харсанчлан нэлээд хөөрхөн зайтай том. Тэгээд манай бусад зүйлсүүд маань хүртэл яг 2 хүнд одоо таарсан. Тэгээд Италид ерөөхдөө байрны хүртэг нэг иймэрхүү үнэтэй байдаг. За тэгээд энэ хүртэл бичлэгийн маань үзсэнд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд Тулкаанд гэрээ танилцууллаа. Тулкагийнхаа гэртээ гоё танилцаад ингээд үзсэн баярлалаа. Мэдээж subscribe дараарай, like дараарай. Тэгээд дараагийнхаа сонин содон дог бичлэгүүдээр уулзцгаа баярлалаа. Баяртай.